За та бүхэнд дараагийн хотгонуудаа танилцуулъя. Түрүүн бидний хотоо танилцуулж ирсэн та бүхэн үзчихсэн байх. Америкаас орсон хотго болон сүх дандаа ангийн төрлийн хэрэгслүүд байна. За эхний ээлжинд одоо энэ бол энэ хотго байна. Америкийн нэгдсэн орж ирсэн хотго. За энэ бол одоо бас ингэ буунд хийдэг юм жадан хотго гэж нэрлэдэг юм хотго байгаа юм аа. За энэ хотго бол одоо ингэ шинжийн хойн дээр юутай төмөр таслагчтай. Ингээд одоо нэг төмөр тасна. За энэ чинь одоо ийм одоо жижиг цүнхтэй. Энэ цүнхнээс нь одоо ийм шүүл гарч ирнэ. За одоо та бүхэн одоо энэ шүүглийг үзүүлээ. За ийм шүүгэл байна. За энэ шүүгэл одоо энэ чинь ингээд гарч идэнтэй. За энэ чинь ингээд термометртэй. Энэ чинь компастай. За мөн энэ ингээд эргүүлээд энэ дотор одоо ингээд томруулдаг шилтэй энэ томруулдаг шил. За энэ болохоор одоо ингээд дохио өгдөг одоо ингээд өдрийн цагаар одоо ингээд нар нэг их дохио өгдөг ийм байна. За энэ дотор мөн одоо жижиг сажиг ийм хийч ингээд болдог. За ийм нэг хэрэгслэг ийм байгаа. За дараа чинь хотон дээр тайлбарлах юм бол энэ чинь одоо ингээд хотго ирлэгчтэй. Энэ чулуун ирлэгчтэй. За энэ чинь ингээд олстой. Хэрэг бол одоо энэ олсыг тайжаад олс ингэ хэрэглэж болно. За энэ хотог бол одоо ингэ тайлж аваад энийг бүсэндээ зүүгээд ингэ явж болно. Эсвэл одоо эндээ ингэ шууд сургуулаад бун ингэ хаваа явцдаг. Ийм төрлийн нэг хотог байгаамаа. За энэ бол ингээд ийм цэвэр дээд зэргийн гангаар хийгдсэн. Америкийн нэгдсэн улсад одоо үйлдвэрлэгдсэн ийм хотог байна гэж бодсон. Одоо та бууных нь одоо энэ төмрийн хараа ийм зузаан ийм төмөртэй маш хүнд энэ чинь хөрөөтэй хоёр янзын хөрөө байдаг одоо энэ чинь ингээд ийм хотог байна ингээд төмөр бариултай ингээд цэвэр хан. За аюу нь болохоор одоо энэ гэр нь болохоор ийм хатуу гэртэй. За ийм юу байна хотог ихний нэгдүгээр хотгонд энэ байна. За дараагийн хотгийг танилцуулъя. Дараагийн хотго нь одоо их том хотго байгаа юм. Энэ бол маш том хотго. За ийм хотго байна. Ийм одоо ийм хатуу бариултай. За энийг бол одоо жинд нэг бас компосттэй чинь шууд компосттэй. За энийг ингэж онгойлгоод за энэ бариулыг ингэж авчиж болно. Ингээд бариулыг жишээтэй. За тэгээд энэ дотроос нь бол одоо ингээд юу гарч ирдэг. За энэ дотроо бол одоо янз бүрийн хөрхөн одоо жижиг зүйл одоо ингээд энэ бол ариутгсан ингээд одоо мис цаслын хотго гэж ирдэг. Энэ дотор жижигхэн мис цаслын хотго байдаг. За энэ бол ингээд гарны ингээд юуны хорооны лент байна. Энэ бол ингээд томруулдаг шил болж байна. За энэ дотор одоо ингээд жижиг шүдэнц тэгээ сатурк тугалаг загас мас байх зориулагдсан иймтэй юм аа. За энэ хотгоны одоо ноцтой тал нь юу гэвэл энийг онгойлгоод энд ингээ консерв онгойлгодог юмтай. За энийг энэ ингээ хийчихнэ. За дараа чи юуг нь онгойлгоод энд гарч ирнэ. Ийм гарч идэнтэй. За мөн одоо энд нэг онцлогтой нэг зүйл бол энэ бол зуны цагт ч юм уу одоо тиймээд зуны цагт одоо хүн хэрэг ногоонд хатгуулчвал энийг бол хэрэгэлдэг. За би танд одоо яаж хэрэгдэг нь одоо харуулъя. Энэ бол ингээд ус ордгүй, ус нэвтрдэггүй, хагас гэмтдэггүй маш зузаан ийм эрзэнэн ийм савтай юм байгаа. Энэ. За би саабахынд харуулъя л да. За энэ юм адилхан мис заслын хотод дундаас гарч ийн энэ дотор мис заслын хотод байгаа. Энэ бол ерөндөг, могоо ерөндөг. За могоонд хатгуулсны дараагаар хүн бол яах вэ гэхээр хамгийн ихний ээлжинд энэ хутгаар энэ онгойлгоод энэ хутгаараа тэр хатгуулсан газар жоохон зүсээд тэр зүссэн газраараа одоо энэгээр нэг бомбууддаг. Жишээ одоо энэ маш сайн тавьж жагаад ингэ тавьчихна. Ингээ цуцын ингэ бомбудаад байгаа. Одоо маш хатуу болчихно гэдэг. Та хараарай тий ийм. Ингээ байн ингээд цусаа ингэ сорвуулаад авчдаг. За тэрний дараагаар энэ одоо ерөндгийг жижигхэн даавн шингээж жагаад тэр нөгөө могоо хатгсан газар ингэ түрхээд жоох шавшаад тэгээд энэ дотор ингэ олс байдаг. Одоо
Энэ олс байна. За энэ олсоор жишээ нь одоо ингээд нөгөө мод хатгуулсан хэсгийнхаа дээгүүр ингээд боож өгнө. Ингээд одоо ингээд гоёх жишээтэй. Ингэж уяад. Тэгээд нөгөө могод хатгуулсан газараа одоо гэрэндэгээр шавшиж өгдөг. Тэгэхдээ энэ бүрэн идгээж байгаа юм биш. Ингээ ерөнхий шавчсны дараагаар 2 цаг хэрэгтэй болсон дараа дахин энэгээр шавшаад яваад байна. Тэгээд цаг болоод нэг амраад дахиад 1 цагийн дараа дахин шавшаад яваад байна. Тэр хугацаанд эмнэлгийн бараа одоо харж одоо анхныхаа тусламжийг бас үзүүлэх ийм зорилготой юм байгаамаа. За энэ хотод бас нэг юм би энэ бол ингээд ийм өрх байгаа юм. Энэ бол одоо жижиг ингээд амьтыг барьдаг ингээд өрх. За одоо энэ өрхний за ийм өрх байгаа маа. За энэ хэсгийг нь бол одоо ингээд ямар нэг юм уйх юм эсвэл газар юм шаах ингээд барьчин. Тэгээ энэ хэсэгтээ ингээд явчин. Тэгээд одоо ямар нэг орхол нэрчээд одоо ингээд дадагдана. Энэ тавигдахгүй. Яагаад гэвэл энэ төмөр өөрөө ийм ахир ийм төмөр учраас нэг ингээд тавигдсанаад буцаад өөрөө ерөөсөө тавигдахгүй. Энэ заавал ингээд хүний тусламжтайгаар энэ нэг одоо усхай юм дэж оруулж байгаа тавихгүй бол өөрөө тавигддаг байдгүй. Улам чангараад идэг. Ийм бас өрхтэй ярьж байгаа. За мөн энэ дотор бас нэг юм бэ. Энэ бол ийм утга ирлэгчтэй. Ийм алмаазан утга ирлэгч ярьдаг. Маш жижиг алмаазыг одоо юунууд шигтгэж үзсэн учраас ийм алмаазан утга ирлэгчтэй. За өөрөө одоо ийм хатуу юм ган юу хатуу юм хайрцагтай савтай одоо уттайгаа. За бүсэндээ бол одоо ингээд бүсэндээ ингээд зүүчин. Ингээд зүүчдэг. За ийм нэг утга байна. За одоо та бүхэн одоо дараагийн нэг юм танилцуулъя. Энэ бол одоо аяны сүх байгаа юм. Сүх болон хутга. За энийг бол одоо бүсэндээ ингээд зүүгэж явцдаг. За энэ чинь нэг онгод ихтэй ийм хөм хутга гарч ирнэ. За ийм хутга байна. Энэ одоо ийм маш ган сайтай ийм хутга. За энэ хутга ирлэгч нь гарч ирж байна чинь ийм жижиг хуурай. Энэ бол хутга сүхээ ирлдэг. За эндээс нь болохоор ингээд сүх гарч ирдэг. Ийм сүх. За энэ нь бол энэ алх болчихно. Энэ ингээд сүх. За энэ нэг ийм бараа байна. За дараагийн бараа бол бас мөн түрүүнээсээ эдэлхий сүх болон хутганы одоо иж бүрдэл одоо энгээр ингэж одоо бүсэндээ ингэ зүүдэг. Эндээ бүсэндээ зүүчин. За энэ бол маш их гоёмсог гэдэг байгаа юм л да. Хутга нэхэд одоо ийм энэ бол одоо ингэ арьсан одоо арьсаар одоо нэг шүлдсэн ийм бариултай. Цаад үндсэн бариул отом хатуу бариул тэний гадаар ингэ гоёмсог маягаар ингэж шүлдсэн бариултай. Энд чинь их гоё юм хээ хуваартай. Та сайн хараарай. Ийм гоё хутга. За энэ үний юмуд амт бас сүхэн ирж байгаа. Ийм сүх байна. Мөн ийм одоо гоёмсог сүх. Маш одоо хатууган. Ингэж хийсэн. За энэ мөн одоо ингэ аяны зориулттай. Ийм баруундаг манай шинээр ирлээ. Ингээ та бүхэн одоо энэ баруундаг авах хүсвэл бидэнтэй холбогдоорой.